ямар учиртай юм бэ? 오늘 욥기 15장은 엘리바스의 책망입니다. За, Йов номны 15 дугаар бүлэг дээр Элифасын зэмлэлийн талаар гарч байгаа. 엘리바스의 책망. 첫 번째 대지는 욥을 꾸짖는 엘리바스의 말. За, эхний агуул болохоор Йовыг одоо хатгаж байгаа Элифасын үг гэж. 1절로 13절. За, 1-ээс 13 дугаар эшлэл байгаа. 두 번째는 인간의 전적 부패. За, хоёр дахь нь болохоор хүний махбодын бодол. 이거는 14절로 16절. За, энэ болохоор 14-өөс 16 дугаар эшлэл дээр байгаа. 세 번째는 고전적 교훈의 중요성. За, 고전적이란 말은 이제 옛날에 지혜로운 자들이 말하는 것을 말하는 겁니다. 옛날 지혜로운 사람들이 한 말. 고전적. 네. Тэгэхээр за 3 дахь нь болохоор одоо өвгтийн хэлсэн сургамж үг. 고전적 교훈의 중요성. өвгтийн хэлсэн сургамж үг. 17절로 19절. За 17-оос 19 дугаар эшлэл. 네 번째는 악인은 멸망함. За 4 дахь эшлэл болохоор муу нэгэн сүрхэн гэсэн үг. 20절로 24절. За 20-оос 24 дугаар эшлэл. 다섯 번째는 하나님을 떠난 자의 결국을 보여줌. За 5 дахь агуулга болохоор Бурхныг орхигчийн төгсгөлийг харах нь гэж. 25절로 35절. За 25-аас 35 дугаар эшлэл. 하나님을 떠난 자의 결국을 보여줌. Бурхныг орхигчийн төгсгөлийг харах нь гэсэн. 여러분 첫 번째 한번 보겠습니다. 1절로 13절이 욥을 꾸짖는 엘리바스의 말입니다. За 1-р сэдвтэй Йовыг одоо хатгаж байгаа Элифасын үг гэсэн агуулга. 엘리바스가 두 번째로 이제 욥에게 하는 말입니다. За Элифас урд нь бас хэлжээсэд одоо энэ удаа бас дахиад Йов дээр хэлж байгаа гэж. 엘리바스는 그 욥의 세 친구 중에서 나이가 제일 많은 사람입니다. За энэ Элифас болохоор Йовын 3 найзын хувьд харах юм бол насны хувьд хамгийн өндөр настай. 그래서 엘리바스는 두 번째로 변론을 하면서 욥을 아주 심한 말로 공격합니다. За тэгээд Элифас болохоор одоо өмнө нь бас дайрсан. Энэ одоо болохоор хоёр дахь удаа дайрахтаа илүү нөгөө одоо ширүүн үгээр Йов руу дайрч байгаа. 1절로 2절 한번 읽어보겠습니다. 대만 사람 엘리바스가 대답하되 지혜로운 자가 어찌 헛된 지식으로 대답하겠느냐? 어찌 동풍으로 그 품에 채우겠느냐? За энэ дээр харах юм бол 15:1-2 дээр тэгсэн те. Дараа нь Теман хүн Элифаз хариулан хоосон мэдлэгээр цэцэн нь хариулж дорнын салхиар өөрсдийгөө дүүргэх ёстой юу гэсэн. 헛된 지식이란 말은 이게 바람과 같은 지식, 즉 근거 없는 아주 허황된 지식을 말합니다. За энэ дээр болохоор хоосон мэдлэг гэж байгаа тийм. Энэ болохоор одоо салхи шиг гэсэн үг. Сонсогдож хийсэгдээд байгаа мөртлөө нүдэнд харагдахгүй. Тийм одоо мэдлэг гэсэн утга буюу үр нөлөөгүй нэг мэдлэг гэсэн утга болж байна. 그래서 헛된 지식으로 대답하겠느냐? 그다음에 어찌 동풍으로 그 품에 채우겠느냐 그랬습니다. За дараад нь бас тэгсэн тийм ээ. Дорны салхиар гэсэн. Яаж өөрийгөө дорны салхиар дүүргэдэг байна гэсэн. 동풍은 그 시리아나 그 북아라비아 사막에서 부는 아주 더운 바람인데 이건 아주 곡식에 큰 손해를 주는 바람입니다. 손해를 주는 바람. 손해. 유익을 주는 게 아니라 одоо энэ дорны салхи гэдэг нь болохоор чинь
хойд араб, серб болон хойд арабын зүгээс салхилдаг ийм халуун салхийг хэлж байгаа гэсэн. Тэгээ энэ халуун салхи болохоор хор уршиг ихтэй ийм салхи байдаг. 네, 이같이 그 욥의 말이 유익이 없고 도리어 해를 준다는 뜻으로 한 말입니다. Өөрөөр хэлэх юм бол ингэж нөө Илифас Йовд ингэж хэлснээр яаж гэхээр ямар ч одоо нөлөөгүй худлаа цэцэрхээд тий бусдад худлаа одоо нөгөө ямар ч нөлөөгүй бусдад цэцэрхээд наад өгчин бусдад хорл болж ийн гэсэн утгаар хэлж байгаа гэсэн. 네, 그 동풍으로 그 품에 채우겠느냐 그랬는데 욥의 마음 속에 그 동풍과 같이 유익이 없는 헛된 말로 가득 차 있다는 뜻으로 한 말입니다. Тэгэхээр энэ дээр дорны салхиар өөрийгөө дүүргэх ёстой ингэж хэлж байгаа нь болохоор Йовын дотор чиний наад амнаас чинийг харж байгаа өгнүүд чинь ямар ч тийм одоо ашиггүй байна, ашиггүй өгнүүдээр өөрийгөө дүүргэж байна гэж хэлж байгаа гэсэн үг. 그 첫 번째 변론과 비교해 볼 때 엘리바스는 한 차례 변론이 진행되는 동안 욥에 대해서 매우 아주 적대적인 감정을 갖게 된 것을 볼 수 있습니다. Тэгээ эндээс хэдүүлээ харах юм бол яаж гэхээр Элифас эхлээд ирээд Йов хэлжсэн агуулгаснаа хойш одоо энэ ирээд энэ хэлж явах үе хүртлээ Йовын байдлуудыг харахтаа илүү нөгөө нэг юутай нөгөө илүү нөгөө Йовыг одоо игдүүцсэн байдалтай байгааг харж болно гэсэн үг хэлээ. 그 첫 번째 변론 때에는 엘리바스가 욥의 그 특정한 범죄를 염두에 두고 있었지만은 그 위로와 동정 어린 말로 권면했었습니다. За эхнийхийг нь харах юм бол Элифаз яаж гэсэн хэрэг тайлд өгнүүд нь арай өгнийхээ сонголт нь арай жоохон зөөлхөн тэгээ бас агуулга дотор нас нөгөө тайдруулах гэж хэлсэн ийм агуулга өдр бас орцсон байсан. Урдных тэр нь. 그런데 여기 15장에서는 욥의 재난에 대해서 즉 욥이 고난받는 거에 대해서 단순한 그런 그 행동에 따른 결과가 반드시 돌아온다는 뜻으로 말하고 있습니다. За гэхдээ харин энэ 10 дугаар бүлгийг харах юм бол яаж чинь гэхээр Йовын үйлдэлүүдийг харахтаа чиний одоо тий үйлдэлүүд заавал чам дээр буцаж ирнэ гэдэг ийм үгийг нэг хэлж байгаа. 이게 엘리바스를 비롯한 욥의 친구들의 그 말은 대부분이 다 욥이 범죄했기 때문에 이러한 그 재앙을 받고 있다라고 이렇게 말하고 있습니다. Тэгээ Элифасын 3 найз гурлаа яг нэг ижлэхэн зүйлийг ч юм уу яг нэг ижлэхэн хараан дээр байгаа нь юу байгаа гэхээр яхаарахгүй Йов чи зовж байгаа нь Йов чи өвчин шунлалд хавтцсан байгаа нь чиний хийсэн гэмээс л болсон гэсэн ийм зүйл들 бүгдээр нэг санал нэгтэй байгаа тийм. 그래서 욥의 범죄로 말미암아서 이런 큰 재앙을 당하고 있다고 말하고 있는 것입니다. Тэр утгаараа чи угаасаа хийсэн зүйлийнхээ хариуг л авч байгаа гэж ингэж хэлээд байгаа гэсэн. 그러나 우리가 지금까지 배웠지만 욥은 하나님 앞에 범죄했기 때문에 이런 고난을 당하고 있는 것이 아닙니다. Тэгээ яг үнэндээ хэдүүлээ өнөөдрийг хүртэл ингэж сурч байгааг харах юм бол Йовгийн хувьд те эзний өмнө буруу үйлснээс болоод авч байгаа үр дүн нь бол биш байсан. Түүний одоо зовж цовлно. 그러니까 신령한 믿음이 없고 그 육신적인 그런 그 신앙에 있는 사람들은 이런 그 신령한 신앙의 길을 걸어가는 사람들을 이해하지 못하는 것입니다. Тэгээ яг тэгэхээр хүмүүс тэгдэг нэг итгэгч гэдэг хүн нэрний дор олон төрлийн итгэлүүд байгаа. Тэгээ тэрэн дотроо харахаар яг тэр жинхэнэ итгэлээр алхаж байгаа хүмүүсийн үйлдэлүүдийг би ч гэсэн адилхан итгэж гисэн мөртлөө махбодтойгоо олилоод явдаг хүмүүсд ойлгодгүй. 그 지혜로운 자가 어찌 헛된 지식으로 대답하겠느냐고 그렇게 말씀했잖아요. 2절에. За тэгээ 2 дээр харах юм бол тэгсэн тийм ээ. Юу лээ цэцэн гэж нэрлэгддэг хэрнээ яахлаар ингэж хуудлаа хоосон мэдлэг ярьдаг байна гэж хэлсэн. 이 말은 욥이 자신을 그의 그 친구들보다 지혜로운 자라고 말한 사실을
염두에 두고 한 질책입니다. За энэ дээр харах юм бол те хүмүүс яаж гэхээр зүгээр амнаасаа гарч байгаа үгнүүд дээрс нь харахтаа хүнийг ингээд дороо дүгнж байгааг нь харж байна гэсэн. 여기 12장 3절 말씀을 한번 보세요. 욥기 За 12장. Йов 12-ийн 3 дугаар ишлэгийг харах юм бол энэ дээр юу гэхээр 거기 보면 욥이 자기에 대해서 한 말인데 나도 너희 같이 총명이 있어 너희만 못하지 아니하니 그랬습니다. энэ дээр Йов болохоор өөрийнхөө талаар хэлж байгаа агуулга байгаа байхгүй. Тэр юу гэсэн лээрээ Йов 12-ийн 3 дээр надад бас та нартай адилхан ухаан байдаг юм аа. Надад бас та нараас дордох юм юу ч байхгүй гэж хэлсэн. Энэ мэтийг эс мэдхэн хэн байгаа юм бэ гэж хэлсэн. 욥이 자기가 지혜가 있다고 그렇게 말을 했기 때문에 그거에 대해서 이렇게 엘리바스가 질책하는 내용입니다. Тэгээ Йов өөрийнхөө талаар надад ч гэсэн ухаан байгаа. Та нарыг хэлчихээ би ойлгож мэдж байгаа штэ гэж хэлснийх нь хариуд нь энэ 15 дахь бүлэг дээр яж гэхээр Элифаз хэлж байгаа гэсэн. Чиний ухаан чинь тэгээд энэ үү гэж хэлж байгаа гэсэн. 또 여기 본문은 그 헛되고 오히려 해로운 것을 그 품에 채워서 간직하겠느냐 하는 뜻으로 이렇게 어찌 동풍으로 그 품에 채우겠느냐 그렇게 말한 겁니다. Тэгээ тэн дээр яг чинь чи мэрэгэн гिचэд хутлаа хоосон мэдлэгээр толгоогоо яаж дүүргэж чадчихна тий эсвэл юу хоосон дорны салхиар өөрийгөө юу гэж яаж дүүргэж чадчихна гэж ингэж зэмлсэн гэж. 이걸 보면은 욥이 내세우는 논리가 헛되고 무익한 것이라고 이렇게 지적하는 엘리바스의 마치 경멸하는 그런 말입니다. Тэгээ шууд утгаараа харах юм бол тэр Йовыг энэ бол наа чи хоосон ингэж хийрхлээ гэдэг байдлаараа Элифаз Йовыг ингэ харж ирсэн. 뭐 쉬운 말로 말하면은 엘리바스가 욥을 좀 이렇게 무시하는 듯한 그런 말을 하고 있는 것입니다. Өөрөөр хэлэх юм бол арай жоохон хэдүүлээ одоо юу гэх вэ? Энэ хэлж байгаа нэг агуулгыг байдлыг нэг дүгнэж хэлье гэх юм бол Элифаз ингээ Йовыг одоо ингэдэж нөгөө нэг үстэй инээд өргөчлөө хөх инээд өргөчлөө гэж малаар хэлдэг тийм одоо хөх инээд өргөчлөө гэдэг үл тоож байгаа гэсэн. 3절 말씀 보면은 어찌 유조치 아니한 이야기 무익한 말로 변론하겠느냐 그랬습니다. За тэгээ 5 дугаар эшлэлээрээс үсгэлээрээ яаж ашиггүй яриа сайнгүй үгээр арцалдах ёстой юу тэд гэж хэлж. 여기 유조라는 게 도움이 되지 않는다는 뜻인데 도움이 되지 아니하는 그 쓸데없는 말이라는 뜻으로 말한 겁니다. Өөрөөр хэлбэл энэ дээр явуулсан ашиггүй яриа гэж хэлж байна. Ашиггүй яриа гэдэг нь юу гэсэн утга вэ? Тэгэхээр чи ямар ч хэрэгцээгүй яриа тий? 무익한 말도 가치가 없는 말이란 뜻입니다. За бас дахиад нь яаж гэхээр өөрөөр хэлбэл бас ашиггүй гэдэг нь л ямар ч юм үн цэнэгүй яриа гэдэг утгаарч үн цэнэгүй үгсээрээ гэж хэлж. 욥은 무용하고 무익해서 도움이 되지 못하는 말을 한다고 엘리바스가 비방했습니다. Тэгээ нэг утгаараа юу гэсэн утгатай гэхээр Йовын хэлчихсэн үг болгоныг те над чи хэнд хэрэгтэй юм бэ? Тэгээ над чи ямар ашигтай юм бэ? Битгий ингээ худлаа ингээд одоо те над үгээ ингээ хэлээд дээ гэсэн утгаар хэлсэн гэсэн. 이것은 엘리바스가 욥의 신앙을 이해하지 못하고 자기의 정도에서 욥을 판단하고 비방하는 말입니다. За энэ юу гэсэн утгатай гэхээр Элифазын хувьд болохоор Йовын байгаа байдлыг харчаа те ерөөсөө за чи одоо нэг одоо те ийм байдалтай биш нэг худлаа том үсрээд гэдэг ч юм худлаа одоо яагаад гэдэг ч юм шууд утгаараа ярих юм бол Йовын тэр нөгөө сүнслэг байдал түүний итгэлийн түвшний талаар юу ч ойлгохгүйсэн гэсэн. 사실 욥의 신앙은 좀 친구들의 신앙보다 좀 차원이 높은 신앙입니다. Тэгээ яг үнэндээ болохоор Йовын итгэлийн түвшин тэр одоо 3 найзын түвшин гот юм бол харьцангуй өөр түвшин өндөр. 근데 차원이 얕은 그런 그 친구들이 욥의 신앙을 이해하지 못하고 비방하고 있는 것입니다. Тэгэнгүүтээ тэрэн дээр яаж гэхээр тэгэхээр нөгөө 3 маань одоо Йовын байдлыг харахтаа өстөр нэг тий өөр ирэхгүй амнаас нь тий
шал утгагүй юм ярих юм ингээд ингэж эхэлж байгаа гэсэн үг. 이 엘리바스는 나이가 많은 사람이지만 욥이 그 특수한 상황에서 고난받는 것을 깨닫지 못하고 자기의 그 얕은 진리대로 욥을 비방했습니다. За тэгээд Элифаз болохоор чинь одоо өөрийнхөө бодлоор бол өөрийгөө юу гэж төгөнж байгаа гэхээр би бол үннийг ярьдаг хүн гэж төгөнж байгаа байхгүй. Гэхдээ тэр хүн өөрийгөө тэгж төгөнсөн ч гэсэндээ Йовын хувьд байгаа байдал итгэлийн төвшинг харахтаа тэр төвшинг нь ойлгож чадахгүйгээр өөрийнхөө одоо Йовыг ингэ шүүмжилж байгаа. 그러니까 신앙이 좀 얕은 사람이 신앙이 좀 높은 사람의 그 신앙을 이해하지 못하고 비방할 때가 많이 있습니다. Тэгээ ийм бодит одоо байдлаас амьдралаас харахад ч гэсэн тийм байдаг. Итгэлийн хувьд ингээд арай жоохон тийм ялгаатай хүмүүс итгэлийн хувьд арай жоохон өссөн гүнзгий тийм хүмүүс ч их хийж байгаа үйлчлүүдийг ойлгохгүйгээс болоод ингээд үг гаргадаг тохиолдол байдаг. 그다음에 4절 말씀 보면은 참으로 내가 하나님을 경외하는 일을 패하여 하나님 앞에 묵도하기를 그치게 하는구나. За тэгээ дөрөвдүгээр ишлэгийг харуул өгсөн байна. Бурханаас эмээх үе чинь алсад байна. Бурханы өмнөх бясалгал чинь гатсан байна гэж. Ямар эвгүй үг юм. 자, 욥은요 12장 4절 6절에 보면은 무슨 말을 했냐면은 그 환난 받는 것이 죄 때문이 아니라고 변명하면서 의인도 고난 받을 때가 있고 악인이 형통할 때가 있다고 말하고 있습니다. Йов өөрийнхөө талаар юу гэж хэлсэн гэхээр Йов номны 12-ын 4 дээр бас 6 дээр ингэж хэлсэн. Ер нь бол тэгээ Бурханаас ямар нэгэн байдлаараа одоо асуудал ирлээ гэхэд зөвхөн буруу хүнд ирдэг юм биш ээ. Зөвхт хүмүүст ч гэсэндээ эзэн асуудлыг өгөх тохиолдол байдаг юм а гэдгийг хэлж байсан. 그 말을 그 12장 4절 6절에 있는 그 말이에요. 그 말을 엘리바스가 반박을 해서 그러면 누가 하나님을 섬기겠느냐 하는 뜻으로 말한 겁니다. За тэгэнгუთ энэ үгэн дээрээс нь дөрөөлөд Элифаз хөвчилж идгэнгүүт чинь тэгвэл хэн бурханд үйлчлэх юм бэ гэж утгаар хэлж байгаа гэсэн. 지금 친구들, 욥의 친구들이 생각할 때는 일반적으로 의인은 하나님 앞에 복 받고 악인은 하나님 앞에 심판받는다는 것으로 알고 있습니다. За өөрөөр хэлэх юм бол яагаад гэж хэлж байгаа гэхээр хүн алдаа гарахгүй зөв байх тусам бурхны өмнө ямар ч шийтгэл авахгүй харин хүн алдаа гаргах юм бол бурхны өмнө шийтгэл авна гэсэн ийм бодлыг найзууд нь бол байсан. 그런데 욥이 깨달은 신앙은 의인도 고난받을 때가 있고 악인도 형통할 때가 있다는 것입니다. За гэхдээ Йовын хувьд болохоор юу гэж харж байгаа гэхээр үгүй ээ. Шийтгэл гэдэг зүйлийг тийм зөв хүн байсан ч гэсэндээ асуудал орох болно. Буруу хүн байсан ч гэсэндээ асуудалтай тулгарх болно гэж хэлж. 그러니까 그것을 이해하지 못한 그 엘리바스가 욥을 비방한 것입니다. Тэгэнгүүт яаж гэхээр тэрийг ойлгож чадахгүй ойлгох одоо төвшин хүрэхгүй байгаа хгүй. Төвшин хүрэхгүй байсан тэр Элифаз яаж юм гэхээр за хэвээ за бити одоо манайхаар болтой за бити гачи юм яриад гэсэн утгаар хэлж байгаа гэсэн. 그러니까 하나님의 말씀대로 살려고 힘쓰는 사람도 고난을 받을 수 있다는 것입니다. Тэгээ ер нь бол одоо Йовын хэлснээр бол тийм асуудал гэдэг зүйлтэй хүмүүс ямар ч нүүр тулнаа. Бурхны үгийн дагуу амьдрах гэж хичээж байгаа хүн ч гэсэндээ нүүр тулах боломжтой гэж нүүцсэн. 이 엘리바스의 생각에는 의인이 잘 되고 또 죄인은 벌 받는다고 해야 하나님을 잘 섬기겠는데 욥은 반대로 말하니까 엘리바스가 욥을 비방한 것입니다. Тэгээ харин Элифазын хувьд болохоор чинь зөв түн эзээч асуудал унахгүй. Харин асуудал унжина гэвэл хүн чимээсээ болоод унж байгаа гэсэн ийм итгэлийн ойлголттой байдаг. Гэтэл Йовын хувьд болохоор чинь тэрний эсрэгээр нь яриад тангуут Элифаз гэж юм гэхээр одоо дургуулхаад байгаа гэсэн үг. 그래서 하나님 앞에 묵도하기를 그치게 하는구나 이렇게 말한 것은 이거 묵도라는 게 기도입니다. 엘리바스가 하나님 앞에서 경건하게 기도하는 것을 욥이 방해한다고 한 것입니다.
Тэгээ тийм учраас яаж юм гэхээр нэг талаараа Элифаз бас юу гэж үзэж байгаа гэхээр чи зүгээр дугайхан очиод бурхны өмнө тэг өршөөл ирээд залбирах хэвээр байдал чинь юу олон юм ярьдаг юм бэ гэдгийг Йовыг зэмлэж байгаа гэсэн үг. Чи зүгээр хийсэн нүглээ хүлээн зөвшөөрөө зүгээр залбирах хэвээр байдал чинь ямар олон юм ярьдаг юм бэ гэдэг ингэж байгаа гэсэн үг. 왜냐하면은 강도의 장막이 형통하고 또 의인이 재앙을 받는다고 했기 때문에 이런 말을 한 것입니다. Тэгээ яг уу Библиэлд харах юм бол те одоо бурууд нэгний зам нь бүхэл рүү явж зөвдгүн те зам нь ингээ гэрэлтэх болно гэсэн ийм агуулга байгаа учраас тэрнээс бас ингээ зуурж байгаа Элифаз. 자, 여러분들이 생각할 때에도 의인이 잘 되고 악인이 하나님 앞에 벌 받는다고 해야 맞는 것 같잖아요. 그죠? Тэгээ бид нар ч гэсэндээ бас ер нь дийлэхдээ тэгж боддог те. Тэгээд яа тэгж бод одоо зөв хүн асуудалгүй амьдарч ямар нэгэн алдаа гаргах асуудал үүсдэг юм шиг боддог. Тэр утгаараа ямар нэгэн асуудал үүслэхэд би яалаа юу хийлээ гэдэг ингээ бодох гэдэг. 근데 그것이 일반적인 진리입니다. Ер нь бол энэ бас одоо тэг яг суур ойлголт нь бол мөн. 그러나 신앙이 좀 더 깊은 욥이 깨닫기는 의인도 고난받을 수 있고 또 악인도 잘 될 수가 있다. 이거 깨달은 거예요. Итгэлээр жоохон өссөн төвшний үүднээс буюу Йовын төвшин шиг те ийм басны дараа бодоод үзэхлээр яаж гэхээр энэ чинь заавал хүний үйлдэлээс ч юм уу те энэ асуудал гэдэг зүйл чинь хүний үйлдэлээс хамаардаг биш юм байна. Энэ чинь яадаг гэхээр тогтоогдсон цаг байгаад бурхан үсэх юм бол зөвдгөөнд ч асуудал өгдөг юм байна. Тэ буруу хүнд ч гэсэндээ сахилга өгдөг юм байна гэдэг ингээ ойлгосон гэсэн. 네, 여러분 하나님을 섬기지 않고 이렇게 도리어 하나님의 일에 방해하는 그런 사람도 세상에서는 물질적으로 풍부하게 잘 살 수도 있습니다. Тэгээ бид нэр одоо харах юм бол тэ эзэн бурхнаа мэдхгүй. Тэгээ түүний үгийг ч үздэггүй. Тэгсэн мөртлөө эзний өдрийг цагтаггүй хүмүүс яадаг вэ? Илүү ингээд амжилттай, илүү сайн яваад байгаа юм шиг харагддаг. 그러니까 불신자들이 우리 믿는 신자들보다 세상에서는 더 풍요롭게 잘 살기도 합니다. Тэгээ одоо ингээ харах юм бол тэ итгэж биш хүмүүс илүү одоо хангалуун илүү тийм зэрэглэл өндөртэй амьдарч байгаа харагддаг. 그런 모습을 보고 낙심하거나 실족하지 말라는 것입니다. Гэхдээ тэр тохиолдол яадаг гэхээр ямар нэг тийм бэ гэдэг ингээд авах шүү дээ. Харин бид нэр тиймэрхүү тохиолдолд байсан ч гэсэндээ итгэл гэдэг зүйлээс ингээд суралцах хэрэгтэй. 하나님은 의인을 단련시켜서 장차 더 좋은 것으로 채워주시는 분이기도 합니다. Бидний бурхан бол тэ зөвхөн өнгөлөгдөх тусам түүнийг улам мөнгө оруулаад тэ хэрэглэхийг хүсдэг. 자, 근데 5절로 6절 말씀 한번 보세요. 내 죄악이 내 입을 가르치리니 내가 간사한 자의 혀를 택하였구나. 너를 정죄한 것은 내가 아니요 내 입이라. 내 입술이 너를 쳐서 증거하였느니라. За 15 дээр юусэлэрэ хилэнц чинь амийг чинь сургамжилж залтны хилийг чинь сонгожээ. Би биш ам чинь чамайг буруутгав, бэлхнээ уруул чинь чамайг гэрчлэвэ гэсэн. 이렇게 엘리바스는 이 의인이 환난을 받고 악인도 세상에서 잘 될 수 있다고 말하는 것은 욥이 스스로 자기 스스로를 정죄했다는 것입니다. Тэгээ одоо юу гэж хэлэхээр тэр Элифаз юу ч гэхээр зөвхөн биш чи сайныг үлдээ зөвхт байсан бол чамд асуудал унахгүй байхаас тий чи асуудалтай байна гэж байгаа бол ямар нэгэн буруу юм байгаа л гэсэн үг гэж бодож байгаа. Энэ бодлоо яаж нэхлээрээ Йов дэлгэхдээ чи наад үгүй чи өөрийнхөө амаар үртэл ингэ гэрчилсэн. Амаараа чи өөрийгөө буруутан болгосон гэдэг ингэ хэлсэн. 자, 죄가 없이 환난 받는다고 한 그 말은 틀렸다는 것입니다. 이게 엘리바스 말이에요. Элифазын хувьд болохоор хэлж байгаа тийм гэм байхгүй бол зовлон байхгүй гэж хэлж байгаа тийм. Гэтэ энэ Элифазын үг болохоор буруу үг байгаа. 자, 그러므로 그 말은 간사한 말이고 하나님을 경외하는 것을 못하게 하는 말입니다. Тэгээ яг үнэндээ болохоор чинь тэр болохоор тийм бурхныг хүндлэлийг
одоо хүндлэлийн эсрэг үг гэж ойлгож байна. 그리고 기도하기를 그치게 하는 말이고 그것은 마치 동풍과 같은 아주 무익한 말밖에 되지 않는다는 것입니다. За тэгээд түүний юуны тийм энэ хэлж байгаа үгнүүд нь болохоор маш тийм ашиггүй тэгээд залбиралч биш гэж ингэж хэлж байгаа. 자, 이게 누가 한 말이죠? 엘리바스가 한 Яг 말이죠. энэ хэлж байгаа лээ. Тэгэхээр Элифаз ингэж хэлээд байгаа тийм. 이게 욥이 이렇게 의인도 환난 받을 수 있고 악인의 장막도 형통할 수 있다고 한 그 말을 한 거에 대해서 엘리바스가 그건 하나님을 간사한 말이고 하나님을 경외하지 못하게 하는 말이고 기도하기를 그치게 하는 말이고 또 동풍과 같이 무익한 말밖에 안 된다 이렇게 말한 겁니다. За тэгэхээр юу гэж хэлээд яг энийг тэдлээ дахиад дүгнэх юм бол ингэж байгаа гэсэн үг. Йов өөрийнхөө байдлуудыг хэлж байгаа. Хэлэхдээ бас үгсэн гэхээр би та нар ухаантай гэж бол би бас ухаантай. Надад тэр ухаанч бас байдаг юм аа. Тэ? За тэрнээс гадна болохоор яг үнэндээ зөвхөн одоо зөвхөн буруутай хүмүүс л асуудалтай амьдралаар амьддаг юм аа. Тэг зөвхөн ч гэсэндээ тодорхой хэмжээний цахилгаажуулалтыг зорилгын дагуу авч болдго юм аа гэж хэлсэн. Энэ өмнөх нь хариу болгоод Элифаз юу гэж хэлж байгаа гэхээр чи ингэж хэлснээрээ тэг чиний залбирал чинь таслагдаж тэг эзнийг хүндлэхгүй байж за бас тэгээд тэрнээс гадна гэж гэхэлэр чинь эзнээс эмээхгүй байж ингэж байгаа гэсэн утгаа гэж хэлсэн гэсэн. 그래서 그는 엘리바스는 욥을 이렇게 핍박하고 아주 욥을 죄인으로 몰아붙인 것입니다. Тэгснээрээ яаж гэхээр Элифаз Йовыг одоо үнэхээр тийм хатуу тий гимшдэггүй тийм гинтэн гэж харагдаж байгаа гэсэн. 어느 시대나 아주 신앙이 얕은 사람이 신앙이 깊은 사람을 이해하지 못하고 도리어 죄인으로 취급을 합니다. Тэгээ яадаг гэхээр одоо нас баг байх тусмаа юм уу эсвэл итгэл баг байх тусмаа өмнөх явж байгаа хүмүүсээ ойлгохгүй тохиолдол байдаг. Тэгээд итгэлийн хувьд ч юм уу одоо тэ итгэлээр жоохон өссөн хүмүүс нь хийж байгаа үйлдэл гаргангууд тэр үйлдэлийг нь харахтаа юу яадаг тэр үйлдэлийг нь харахтаа шүүмжлэх тохиолдол байдаг. 자, 욥이 한 말이 왜 진리냐, 왜 성경에 맞느냐? 로마서 8장 17절 말씀을 한번 보세요. Заримдаа Ром номны 8-ыг 17 харыг. 로마서 8장 17절에 보면은 자녀이면 또한 상속자 곧 하나님의 상속자요 그리스도와 함께 한 상속자니 우리가 그와 함께 영광을 받기 위하여 고난도 함께 받아야 할 것이니라 그랬습니다. За энэ дээр 8 Ром 8-ын 17 гэсэн. Хэрвээ бид хүүхдүүд нь юм бол өвөө залгамжлагчд нь ч бас мөн шүү дээ. Христтэй хамт алдаршуулгадахын тулд хэрвээ бид үнэхээр түүнтэй хамт зовдөг юм бол бид Бурхны өв залгамжлагчд бөгөөд Христийн хамтран залгамжлагчд бас мөн гэсэн. Амен. 네, 이게 하나님의 그 상속자라는 건 이제 우리가 앞으로 천국 갈 사람이잖아요. 택한 백성이잖아요. 이 상속자, 즉 하나님의 자녀는 하나님 앞에 영광을 받기 위해서 또 세상에서 고난도 함께 받는다는 것입니다. За энэ дээр харах юм бол өв залгамжлагч гэж үг гарч байгаа тийм ээ. Өвийг залгамжлна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ирээдүйд бэлтгэгдсэн байгаа тэр өвүүдийг бид нэр авах ёстой эрхэн үүссэн хүмүүсээ гэсэн утга тийм ээ. Гэхдээ харин яаж гэхээр энэ эрхэн үүссэн хүмүүс эзэн бурханд алдар нь өргөгднө гэвэл тэр тунд эрхэн үүсгэсэн тэр замаараа явах та тийм зөвхөн одоо тойглолт хамгаалалт энийг аваад зогсохгүй бас тодорхой хэмжээний цовлонгийн ч гэсэн мөн адилхан үүрнэ гэж хэлсэн байна. 자, 그러니까 의인도 고난 받는다는 말이 맞아요, 틀려요. Тэгэхээр одоо энэ сэдвүүдээ харах юм бол дахиад дүгнж үзье те. Йов тэгжэлсэнтэй зөвхөн дан асуудалгүй байна гэж байхгүй. Зөвхөн ч гэсэндээ аливаа асуудлууд тулгарч болно гэж хэлсэн. Тэгвэл та энэ Йовын үгтэд санал нийлхүү нийлэхгүй байх уу? 의인도 고난 받는다는 말이 맞죠? Тэр зөвхөн ч гэсэндээ асуудалд орж зовлон эдлэнэ гэдэг үгтэд санал нийлэх үү? 또 한 곳 더 찾아보면은 빌립보서 1장 29절에 보면 빌립보서 1장 29절 За тэгээ дахиад Филиппой 1-ийн 20 Филиппос 1-ийн 29. 네. Филиппой 1-ийн 29-ыг харъя. 그리스도를 위하여 너희에게 은혜를 주신 것은
다만 그를 믿을 뿐 아니라 또한 그를 위하여 고난도 받게 하려 하심이라 했습니다. За Филиппо 1:29 дээрс хэлэхээр учир нь Христийн төлөө түүнд зөвхөн итгэх биш ээ. Түүний төлөө бас зовхон та нарт сойрхогджээ гэсэн. Амен. 이게 성도도 고난을 받는다는 뜻이잖아요. Тэгээ энэ дээр харах юм бол те итгэгч хүн ч гэсэндээ зовлон эдлэх талаар нэг бичигдсэн байж. 그러면 고난이 저주입니까? 고난이 축복입니까? 한번 말씀해 보세요. 가만 있어봐. 끊겼어요? 아, 끊겼어요 또? 네. 자, 그래서 고난도 축복일까요? 저주일까요? 그걸 물어봤습니다. Тэгэхээр одоо эндээс харах юм бол гэж хэлэхээр зовлон гэдэг зүйлийн талаар хэдүүлээ бодохдоо энийг зовлон гэж бодохдоо та за ястай гэд барааж хүлээж авч яах нь эсвэл баярлаж хүлээж авч яах нь те ерөөл гэж хүлээх үү эсвэл гэж хүлээж авах уу гэж. 우리 믿는 성도들에게는 고난도 축복이라고 말할 수 있습니다. За итгэвч бидний хувьд бол те одоо амьд найдвартай эзэн бурхнаа мэдж байгаа хүмүүсийн хувьд болохоор зовлон гэдэг бүхний нөгөө талаараа ерөөл гэдэг бүхтэй холбогдож байгаа мэдж байна. 우리가 고난을 당할 때에는 하나님 앞에 많이 기도하게 돼 있습니다. Яагаад гэхээр хэдүүлээ асуудал тулгарах болон зовлон гэдэг зүйлдэд тулгарах тусам илүү эзэн рүүгээ хашгирч ойртод залбирлаар тийм. 하나님과 더욱더 가까워지는 계기가 됩니다. Өөрөөр хэлбэл бурхантай илүү ойртох ийм боломжийн үүд нэгддэг гэсэн. 그리고 더욱더 하나님 앞에 겸손하고 낮아지게 됩니다. Тэгээ бас яадаг гэхээр илүүгээр ингээд өөрөө тийм өндөрсөн хамрууд буугаад эзний өмнө ингээд илүүтэй доош бүхэж өгөөд бодох цаг гаргаад ингээд. 네. 그리고 하나님이 도와주지 않으면 우리는 아무것도 할 수 없는 자라는 것을 깨닫게 됩니다. Тэгээ бас яадаг гэхээр тэр тунд гинтхэн яаж ирлээ, нэрээ юу илээ, тэ бухны нэрээ хамт авахгүй би чи өөрөө юу хийж чадах вүлээ, юу хийж чадахгүй юм байна штэ гэдгийг ингээ ойлгож эхэлдэг. 그러니까 더욱더 하나님을 의지하게 돼 있습니다. Тэгээ яадаг гэхээр тех тусмаа илүүгээр эзэн бухан руугаа итгэн найдах, тэ бухнаасаа зуурах ийм байдлаар орж эхэлдэг гэсэн. 우리가 몸에 어떤 병이 생기기만 해도 뭐 어떻게 우리로서는 어떻게 할 수가 없지 않습니까? Тэг хүн тэгээд одоо өөр том асуудлуудаа шийдэх болиё гэж бодоход зөвхөн энэ алга дарам байгаа энэ биен дээр маань л нэг ямар нэгэн өвчин тусах ч юм уу тэ асуудал үүслэх гэхэд тэрийг өөрөөр шийдэх чадваргүй шүү дээ тийм. 하나님이 고쳐주지 않으면은 아무리 약을 많이 쓰고 좋은 의사를 만난다 해도 나설 수가 없습니다. Тэ одоо жишээлх юм бол ийм нэг жижигхэн одоо асуудал тулгарлаа өвчин туслаа гэж бодоход эзэн бурхан эдгэрлийг зөвшөөрөхгүй бол зөвшөөрөхөөс нааш хичнээн мундаг эмчээр яваад хичнээн одоо сайн үйлчлэгээтэй эм уугаад тэр нөлөөлөхгүй. 그런데 하나님께서 고쳐주시면은 의사가 못 고친다고 손 놓고 도저히 살 수가 없다고 선언한 사람도 건강하게 다시 회복되는 경우도 있습니다. Тэгээ эсрэгээр нөгөө талаараа тэг бүх ангаах ухаан эмчилж чадахгүй нэ. За найдваргүй гэх тэ ингэсэн ийм өвчин байлаа ч гэсэндэ бурхан эдгийхийг үсэх юм бол нүдэрмхийн зур тэрхэн босоод л ирнэ. 실제로 아멘. 그런 일을 좀 몇 번 봤는데 예를 들어 Үнэхээр тийм асуудлууд байдаг шүү дээ тийм. 어느 목사님이 그 암에 걸렸었는데 암도 뭐 말기암이에요. 그러니까 도저히 의사도 뭐 가능성이 없다고 이렇게 진단을 내렸었습니다. За энэхээр их чинь тог нь ирсэн байна. За одоо тэгэхээр үнэхээр бодоор тийм юм байсан гинэ. Нэг ийм пастор хорт хавдар тусаад бүр сүүлийн шигтэнд орсон байсан. Тэгээ эмчнэр болохоор юу гэхээр за та одоо нөгөө нэг гэрээсэл мэрээсэл бичээ те захаасуудаа хийгээрэй гэд ингэсэн байсан.
그러니까 수술을 했는데도 의사가 봐도 이건 너무 많이 말기라서 도저히 이건 뭐 고칠 수 없는 병이라고 판단해서 괜히 수술했다. 이렇게 말할 정도였어요. Тэр эмч нь бүр өсөлтөөр угаасаа найдваргүй хүнд одоо юу дэмий хийжтэй гэж бас хэлсэн гинэ. Шал дэмий нөгөө нэг одоо нэг онгойлгочлоо гэдэг чинь юу юу л тэ нисас хийх гэдэг нээсэн чинь зарим тохиолдолд гэдэг манад бас нээсэн чинь шал дэмий нээчлээ. Угаасаа ямар ч найдваргүй байсан ингээд буцаагаад хаачлаа гэдэг шүү дээ. Эмч нь бүр тэгчихсэн. 그러니까 의사가 못 고친다고 선언했으면 뭐 그 사람은 죽는 거 아닙니까? Тэгээ эмчнэр те энд яагаад ч нэмэр байхгүй би яах ч арга байхгүй гэх юм бол хүмүүс юу ч боддог вэ? За эмч хүртэл яах ч арга байхгүй гэж байгаа бол угаасаа зам нь шулуутсан юм байна гэж ойлгох гэдэг тийм. 그런데 하나님께서 고쳐주셨습니다. Гэхдээ гайхалтай ясалэр бурхан тэр хүнд ингээд мутраа хүргээд идгээсэн мэт. 지금까지도 뭐 10여 년 이상을 살고 있습니다. Тэгээ тэр хүн одоо тэр эмчнэр те өө яна шал дэмий Монголоо буцаа хаачлаа гэсэн нөгөө хүн чинь одоо яаж нэг гэслээрээ 10 гаруй жил тэрнээс хойш 10 гаруй жил өнгөрсөн ч гэсэндээ амьд хүрхэн тэгээ явж байна. 완치가 돼가지고 더 이상 뭐 암이 없습니다. Тэгээ бүр зүгээр нэг эдгээгүй заяа. Бүр бүтэн бүр юу ч яахгүй бүрэн эдгсэн байгаа байхгүй. Тэгээ тэр одоо ингээд хавт ирлээ надад байхгүй гэт ингээд ирдэг. 그러니까 하나님이 도와주지 않으면은 아무리 인간이 발부둥 쳐도 소용없다는 거예요. Болцсон баярлалаа. Тэгээ 저 방금 인터넷 때문에 여러 사람한테 도움을 요청을 했는데 연락이 됐냐고 해서. 네. 하나님이 도와주지 않으면은 아무 인간의 방법이 쓸데없다는 것입니다. Тэгэхээр эзэн бурхан туслахгүй л бол эсвэл эзэн бурханаас зөвшөөрлөг өгөхгүй бол хүний одоо хүн яаж чадахгүй. 그러니까 고난이 올 때에는 이렇게 나를 다 내려놓고 하나님만 전적으로 의지하고 하나님께 부르짖으니까 고난도 나한테 영적으로는 매우 유익하다는 것입니다. Тэгэхээр тийм учраас бид нэр зовлон тийм ямар нэгэн тийм бэрхшээлтэй тулгарх үед эхлээд хүн өөрийнхөө тийм доош нь буулгаад эзэн бурхан руугаа хандаад ингэдэг ийм цаг үе эхэлдэг учраас нэг талаараа эн чинь ерөөлгийн цаг гэж байна. 근데 오늘 좀 시간 뭐 좀 한 30분 정도 늦게 시작됐는데 좀 30분 늦게까지 해도 돼요? 아니면 저 5시에 끝내야 돼요? 예. 네. 자, 물어볼까요, 여기 분들한테? 그러니까 그 전에 하던 그 시간에 끝내야 되는지 아니면 30분 늦었으니까 30분 더 해도 괜찮은지. 아, 죄송합니다. 다시 해야 돼요. 네. 자, 엘리바스는 욥이 인류 최초의 사람도 아니고 또 하나님의 지혜를 직접 받은 자도 아닐 뿐 아니라 친구들보다 어리다는 것을 예로 들어서 욥의 지식과 경험을 무시했습니다. За тэгээд ингэж хэлснээр тэгэхээр одоо мэдээ чи хамгийн анх бүтээгдсэн хүн бол биш дээ. Тэ бас юу гэдэг нь чи ганцаараа мэрэгэн ухаантай гэж өөрөө бити бодоод тэ чи одоо найзад гэж хэлж байгаа энэ хүмүүсээс ч гэсэн хамгийн залуух нь л чи ер нь өөрийгөө юу гэж бодож байгаа юм бэ гэд нэг талаараа юу яж гэхээр түүний байдлыг харахтаа үл тоож ингэ зэмлж. 네, 이 말은 늙은 사람이 지혜와 인품이 있어서 젊은 사람보다도 월등하다는 것입니다. Тэгээ ингэснээрээ тэр хүн юу гэж хэлэх гээд байгаа гэхээр харах юм бол илүү оймс хэлэх тусмаа ухаан суудаг юм аа. Оймс бага хэлэх тусмаа тий ухаан богино гэсэн ер нь энэ мессежийг өгөх гээд байгаа гэсэн. 아무래도 내 나이가 많이 먹은 사람은 오랫동안 살면서 많은 경험적인 지식이 있기 때문에 젊은 사람보다 낫다는 것입니다. Тэгснээр юу гэхээр бас тий хичнээн одоо юу гэдгийг ядаж нэг арай жоохон тий олон жил байж арай олон зүйл дээр туршлага ингээд суусан хүнийхний хувьд настай хүн нүгийг чи сонсоо гэж хэлж байгаатай адилхан гэсэн. 그 레위기 19장 32절에도 보면은 너는 셋머리 앞에 일어서고 노인의 얼굴을 공경하고 내 하나님 여호와를 경외하라. 나는 여호와니라 그랬습니다. За Библиэлд ч гэсэн бас энэ үг байж байгаа. Левит номны 19-ийн 32-ыг харах бол тэрэн дээр юу байгаа гэхээр чи тэ өтгсөн үгийг ч гэсэн сонсоорой гэж байгаа.
이 말은 노인이 경험이 많아서 젊은 사람이 알지 못하는 것을 많이 알고 있기 때문에 존경하며 순종하라는 것입니다. Тэгээ тэрэн дээр юу ч хэлэхээр чи түүнийг төсөйг хүндэлж түүнийг дуулууртад дагаарай гэсэн үг байж байгаа байхгүй. Гэтэ үүний одоо гол утгыг хэдүүлээ харах юм бол энэ хүн чиний явж үзээгүй тэр замаа дарч ялээд явцсан байгаа шүү. Тэ? Одоо манай монголоор бол арай олон амьс илээсэн хүн учраас тэ ийм хүмүүсийг хүндлээрээ гэдэг утгаар хэлсэн гэсэн үг. 일반적인 상식으로는 이렇게 나이가 많이 먹은 사람이 아무래도 젊은 사람보다도 지혜가 있지만 신앙에 있어서는 다릅니다. Мгм. За тэгэхээр яг энэ үгийн дагуу хэдүүлээ харах юм бол бас хүлээн зөвшөөрөх ёстой тий. Мэдээч хэрэг нас нь юутай тодорхой хэмжээний арай олон илүү насыг илээсэн тий ийм хүмүүс л туршлагатай, амьдралын ухаантай гэж бид нэр ярьдаг тий. Ингэж ярьж болно. Гэхдээ хэдүүлээ итгэлийн талаас харах юм бол итгэл гэдэг зүйл төр хүний амьдрсан хугацаа тий тэр нас ерөөс хамаагүй гэсэн. 그렇지만 신앙에 있어서는 젊어도 영적 세계에 들어가서 진리를 많이 터득하고 그 영적인 경험이 많은 사람이 있습니다. Мгм. Тэгэхээр яагаад тэгэхээр нас нь одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа нас юусоо хамаагүй төрүүлээд тэ насан залуу хэрнээ төрүүлээд эзэнтэй ойрхон яваад эзний оршихуйг мэдрээд эзнээсээ заавар аваад ингээд илүү хол явцсан. Буюу сүнсний ертөнцийг илүү ойлгоцсон хүмүүс ч гэсэн байдаг. 근데 신앙에 있어서는 이게 나이가 많다고 해서 진리를 많이 아는 게 아니라 나이가 어리더라도 진리를 많이 배우고 터득한 사람이 진리가 경험이 많다는 것입니다. Тэгэхээр бид нар нөгөө он цагийн олон илгээсэн гэдэг дээр илүү ярьчих гад байдаг тий. Одоо нэг одоо жишээ чуулганд арай олон жил явсан гэдэг ч юм уу ингэх гээд байдаг. Гэтэ итгэл гэдэг зүйлтэн дээр он цаг гэдэг зүйл яригдахгүй. 여기 실전에 보면 그 제일 처음 난 사람이야 그런 말 있잖아요. 여기 제일 처음 난 사람이 누구겠어요? 아담이잖아, 아담. 네, Энэ дээр хэлж 아담은. байгаа тий. 7 эшлэлсэн чи хүн төрөлхтний ууган нь юм уу чи гэдгсэн тий. Энийг ер нь ясвэн дээр хүн төрөлхтний ууган нь хэм бэлээ? Адам шүү дээ тий. 아담이 최초의 사람입니다. 그리고 산들이 있기 전이라는 것은 이게 이제 창조 전이란 뜻입니다. 창조 전. За тэгээ 7-гийн дунд хэсэг дээр хэлэхээр уулс толгодоос өмнө чи бүтээгдсэн юм уу гэд нүүс утга. Орчлын ертөнцийг бүтээгдэхээс өмнө чи бүтээгдсэн юм уу гэдэг ингээд тохуурч байгаа тийм. 이게 욥은 뭐 아담처럼 처음 난 사람도 아니고 또 Мгм. 창조 전에 출생한 사람도 아니라는 것입니다. Тэгээ өөрөөр хэлбэл Йовыг хэлж байгаа тийм. За чи нэг өөрийгөө Адам гэж бити бодоо дээ тийм. Чи ямар дэлхийг бүтээгдэхээс өмнө чи бүтээгдэжээ юу? Нэг бүхэн бүтээгдсэн юм шиг яриад ах юм гэдэг ч юм уу тийм. Ингээд нөгөө үл тоож байгаа гэсэн үг. 그러니까 네가 무슨 지혜가 있겠느냐 그런 뜻으로 말한 겁니다. Тэгээ яж ирэхээр тэгэнгუთ хэлэхээр чи нэх надтай одоо тэр ухаан мухаа ярихгүй гэж одоо ижлэх гэсэн. Тэгээ чи нэг хэд тасалчаад надтай нэг ухаан мухаа яриад идэх юм бэ гэж одоо ижлэх гэсэн. 그러면서 보면은 어 9절 구절 하반절에 보면은 너의 깨달은 것이 무엇이기로 우리에게 없겠느냐 우리 중에는 머리가 새기도 하고 연로하기도 하여 내 부친보다 나이가 많은 자가 있느니라 그랬습니다. За тэгэнгუთ гэжлээрээ 9-ийн сүүл хэсгээр тэгсэн тийм ээ. Чи тэ нэг юуг ойлгоцсон болоод юуг ухаарсан болоод ингэж байгаа юм бэ гэж. Тэгээ ясман дээрээ чиний эцгээс ч өндөр настай хүн те бидний дотор байна нан чинь гэдэг ингэж хэлж. 사실 욥이 깨달은 그 깊은 진리는 그 욥의 친구들에게는 없는 것입니다. Тэг ингээд гэхдээ бодит байдал дээр Илифас ингэж хэлж байгаа ч гэсэндээ бодит байдал дээр харах юм бол тэр нас өндөр байгаа өндөр настай болсон найзууд нь Явын ухаарсныг ухаарч чадаагүй л байгаа л да. Яг одоо бол тий. 또 여기 보면 욥의 친구들 중에는 오히려 나이가 많아서 머리가 새기도 하고 또 나이가 많아서 욥의 아버지보다 더 나이가 많은 사람도 있다고 말했습니다. Тэр найзуудын дунд тэд нар өөрсдөө бол тий насаар ирэх юм бол бид нар чамаас ах шүү гэж хэлээд байгаа тий. Бүр эцгээс чинь ясам дээр ах шүү гэж хэлээд. 이게 아무리 자기 아버지보다 나이가 많은 사람이라 할지라도 진리를 깨닫는 면에 있어서는 다 다릅니다. Тэр энэ тийм хичнээн насныхаа хувьд ааваас нь ч өндөр настай хүн байж болно. Гэхдээ үнэн ухаарна гэдэг зүйл дээр те
Өндөр нас байна уу? Хэдэн он байна уу? хэдэн жил ерөөс хамаагүй. 나이가 많다고 해서 진리를 많이 깨달은 게 아닙니다. Тэ өндөр настай байлаа гэд тэ хүмүүс тэгэх гэж өдөө насалчаад энийг мэдэхгүй өдрөдөг тэ. Тэр бол ерөөс нь нас мастай тэр ухаарлч хамаагүй юм байна. 비록 어린아이라 할지라도 성경을 많이 배워서 진리를 많이 깨달은 아이들도 있습니다. Тэгээ бүр тэгэж бүр ярих юм бол нас нь бүр жоохон хүүхэд хэлнэ. Багаасаа Библийг ингээд судлаад ирсэн хүүхдүүд яадаг гэхээр бүр илүү хэрсүү байдаг. 그렇기 때문에 어려서부터 아이들에게 성경을 잘 가르쳐야 됩니다. Тийм болохоор бидний хувьд ч гэсэндээ хүүхдүүдтэй багаас нь Библийг ингээд заах тийм багаас нь Библиэтэй нөхөрлөх нь их чухал. 어려서부터 성경을 잘 가르쳐 놓은 아이들은 장성에서도 곁길로 가지 않습니다. Тэгэхээр багаас нь Библиэтэй нөхөрлүүлээд эхлэхээр хүн том болоод тий одоо тодорхой хэмжээний мах хоттой юм чинь асуудал гараж магадгүй л тий тэгсэн ч гэсэндээ амийн замыг орхихгүй гэсэн. 이 Амен. 어려서 성경 진리를 바로 배우지 못하고 깨닫지 못한 아이들은 장성하면은 이렇게 진리를 떠나고 교회를 떠나는 사람들이 많이 있습니다. Гэтэ харах юм бол яадаг гэхээр багасаа ингээл бид нэр тэгж ярьдаг. Өө чи итгэж шайлыг өртлөө яах лээрэ ийм үе юм хийгээ явж байдаг. Наа чи бүр юу бурхан бүүл бөөмөгөө явж ил штэ гэл ингэдэг үеэс байдаг. Гэтэ тэр ерөөсөө тэр хүнийг хараад ичлэх биш. Зүгээр л юун дээр ярих тэгэхээр багаас нь Библиэд нөхөрлүүлсэн үгүй юу гэдэг тэр л яригдана гэсэн. 그래서 제가 늘 강조하는 말이지만은 자녀들에게 가장 좋은 유산, 물려줄 수 있는 가장 좋은 유산이 뭐겠느냐? Хэдүүлээ бодож үзэх хэрэгтэй. Таны хувьд хүүхдтэй үлдэх хамгийн сайн хөрөнгө юу вэ? 뭐 많은 돈이나 많은 재산을 물려주는 것보다 하나님 잘 섬기는 신앙을 물려주는 것이 가장 좋은 유산입니다. Тэгээ хэдэн доллар тэгээ тэ банкнд очноо гэдэр гэж үлдээн гэх эсвэл газар ирээдүйд өрөнд орно тэр гэхээс гэх биш тэ та тухайн хүүхдийн цөрхөнд нь тэ эзэн бурхныг нь таниулж өгөх тэ өгөх нь хамгийн сайн хөрөнгө оруулалт болно гэж. 그 자녀들 스스로가 진리를 깨달아야지 아무리 가르쳐줘도 깨닫지 못하면은 뭐 소용없는 일입니다. Гэхдээ бас нэг юм байж байгаа. Бид нар хичнээн хүчлээд Библийг заагаад гэж болно. Зөвхөн толгой тэгэхээр болох ч гэсэндээ тухайн хүүхэд өөрөө сүнс ба сэтгэлээр эзэн бурхныг хүлээж авна гэдэг их чухал зүйл гэдэг. 이게, Хэрэв хүлээж авахгүй бол худлаа толгойн мэдлэгтэй л болдог Библийн талаар. Нэг үлгэр шиг. 이게 어려서 신앙은 심어주지 아니하고 맨 세상 지식만 자꾸 심어주느라고 좋은 학교 보내고 뭐 학원 보내고 해가지고서는 지식만 잔뜩 심어주면은 그 아이가 장성한 다음에 신앙에 서지 못하고 곁길로 나가는 경우를 많이 봤습니다. Тэгээ бид нэр одоо яг энэ нийгэмд хэрэгтэй зүйл нь ер нь бол боловсрал гээл те маш олон төрлийн боловсралд хөрөнгө оруулалт хийгээл те хүүхдүүдээ ингээл явуулаад ингэдэг. Гэхдээ ирээдүйд харах юм бол тэр хүн тэр боловсрлоор амийн замыг олох л ах л та. Гэхдээ бидний хийж чадах зүйл юу гэхээр амийн замтай амлуулж өгөх нь их чухал. 그 자녀들이 장성한 다음에는 아무리 부모들이 이제 그때는 얘기해도 듣질 않습니다. Тэг хүүхэд бол угаасаа л бие даасан нэг хүн байгаа шүү дээ тий. Бид нар болохоор нэг өөрийн өмч шиг санаад байдаг. Миний үгийг сонс ингэдэг гэд хүүхэд гэхдээ нэг буруудах юм бол өөрийнхөө толгойгоор л явна. Өөрийнхөө зүрхээр л зүрхний хандлагыг дагна. 이 장성하면 자기들의 정체성이 정립이 돼 있기 때문에 부모 말 안 듣고 자기 고집대로 나가게 돼 있습니다. Тэгээ бүр тусдаа арчих юм бол насан турших юм бол бүр тэгдэг. Өөрийнхөө яг өөрийнхөө тэр үзэл бодлоор өөрийнхөө шийдвэрээр явна гэсэн. 그래서 그때 가서는 아무리 땅을 치고 후회해도 아무 소용 없습니다. 어렸을 때 가르쳐야 된다는 거예요. Гэтэ биднэрт бол одоо боломж бол байгаа нь ямар боломж байгаа гэхээр баг үед нь насан туршихээс өмнө те бид нэр хүүхдийг амийн замтай бэхэлж өгөх нь их чухал. Тэгэхгүй бол дараад нь одоо юу гэдэг нь те хичнээн энэ тэр яалаа ийлээ гэд чинь нэмэр байх магадлалтай. 네, 그다음 11절 말씀 보겠습니다. Адилхан 11 дэх эшлэлийг харъя. 하나님의 위로와 내게 온유하게 하시는 말씀을 내가 어찌 작다 하느냐. За 11 дээр ишлэл дээр үсгээр Бурхны тайлгаруулууд болоод зөөлнөр чамд айлтсан үг нь ч чамд чамлагдаж байгаа юм уу гэж. 자,
자, 엘리바스는 요백에 그 친구들이 주는 하나님의 위로와 또 온유하게 하시는 하나님의 말씀을 달게 받지 않는다고 책망했습니다. Тэгээ энэ дээр юу гэсэн гэхээр найз нь Элифаз юу гэж юм гэхээр найзууд чинь чам дээр бурхны тайтгарлыг авчирч яхад чи түүнийг авсангүй гэж зэмлж чад ижлэн гэсэн. 왜냐하면 그 엘리바스와 그의 친구들은 하나님의 이름으로 위로했고 또 하나님이 시키는 대로 말을 한다고 생각했기 때문입니다. Тэгэд Элифаз юу гэж бодож байгаа гэхээр Элифаз болон түүний гурван найзууд өөрсдөө юу гэж бодож байгаа гэхээр бид нэр чам дээр ирэхдээ те бурхны хүслээр ирсэн. Бид нэр чамайг бурхныхаар тайтгаруулж байна гэж өөрсдөө тэгж бодсон. 그러나 그것이 오히려 요백에는 괴로움만 더해줬습니다. Гэхдээ яг үнэндээ харах юм бол Йов тэдний одоо үгнүүдтэй тэдний ирээд ятгаж байгаа ятгалгууд нь Йовд юу болчихно гэхээр дарамт те шахалт болсон. 자기들이 깨달은 진리는 사실 요백에는 해당되지 않는 말씀이었기 때문입니다. Тэгээ яагаад тэгэхээр тэд нар өөрсдөө бодлоо би өстө бид нараас алж ин да те бид нар бол Йовыг нэр үнэхээр тайтгаруулж чадчихээн да гэж бодсон баг. Гэхдээ Йовын хувьд болохоор тэдний төвшин их биш байсан шүү дээ те. Тэгэхээр тэр утгаараа тэдний үгийг аваад те ингээд одоо тэр үгэнд нь одоо юу гэх шимтээгүй. 그러니까 여기 하나님의 위로와 내게 온유하게 하시는 말씀을 내가 어찌 작다 하느냐, 이 작다 하느냐는 그 말이 하나님의 이름으로 하는 그 위로를 욥이 업신여겼다는 뜻입니다. За тэгээ 11-ийн сүүл хэсэгт юу ч юм гэхээр чамллаа гэж ярьж байна тий. Чамллаа гэсэн. Тэгээ энэ чамллаа гэдэг нь үсвэлээрээ би чамд бурхны хайраар ирж яхад би чамд бурхны тайтгаруулаар зөвлөгөө өгсөн. Чи харин миний зөвлөгөөг чамллаа гэж одоо ичлэн гэсэн. 사실은 욥이 업신여긴 게 아니라 욥의 친구들이 욥에게 해당되지 않는 말을만 했기 때문에 그렇게 된 것입니다. Тэгээ яагаад тэгэхээр ясамин дээр Йов тэднийг үл тоосон дооч тэгээгүй эсвэл тэд нар одоо юу гэдэг нь те тэд нар одоо юу гэдэг те ямар ч тийм түлхүүр хэрэглээгүй учраас тэгсэн юм байхгүй зүгээр л Йовын тэр одоо нөхцөл байдалтай тэр найзуудынх нь тайтгарланд таарахгүйсэн те. 그게 일반적인 그 진리만 깨달아서 그 일반적인 진리로 욥을 계속해서 정죄하고 네가 죄가 있기 때문에 이런 고난 당한다고 하기 때문에 욥은 거기에 아무 해당되지 않는 말이었습니다. Тэгэхээр Йовын хувьд болохоор ч те түүний шалтгаан нь шал өөр байсан. Гэтэ тэр найзуудын хувьд болохоор өөр шалтгаанаар буюу те өөр шалтгаанаар ингээд зэмлэж ийсэн, өөр шалтгаанаар зэмлээд ятгаж исэн болохоор чихрийн орохгүйсэн гэсэн. 네, 그다음에 12절로 13절을 보겠습니다. 12, 13 дор ишлэгийг харъя. 네, 어찌하여 내가 마음에 끌리며 내 눈을 번쩍여 내 영으로 하나님을 반대하고 내 입으로 말들을 내느냐 그랬습니다. Тэгээ 12, 13 дээр гэсэн зүрх чинь юунд чамайг булаан, нүд чинь юунд эргэлдэж, Бурхны эсрэг уураач эргүүлж амнаасаа их үгсийг гаргахад хүргэн вэ гэсэн. 그래서 어찌하여 내가 마음에 끌리며 내 눈을 번쩍이냐는 말은 그 마음에 끌린다는 건 흥분하고 또 눈을 번쩍인다는 것은 눈을 부릅뜬다는 뜻입니다. Тэгэхээр энэ дээр хэлж байгаа те юун дээр 10 12 шүү дээ те. Тэгэхээр чи өөрийнхөө тэр сэтгэл зүрхийг яах гэж ингээд хааж те нүдээ яах гэж ингээд одоо тийм буруулна вэ гэж хэлж. 그러니까 욥이 어째서 흥분하면서 또 눈을 부릅뜨면서 내 영으로 하나님을 반대하고 내 입으로 말들을 내느냐 이렇게 말한 것입니다. Тэгээ юу гэж хэлэхээр чи яахлаараа өөрийнхөө те сэтгэл сүнсээр эзний өдөөс ингээд эзний тэр дуулууртад дагахгүй өөрийнхөө амаар яах гэж эзний өдөөс сөргөлдөд байгаа юм бэ гэж хэлж. 이 말은 욥이 고난 받으면서도 자기가 의롭다고 하는 것은 하나님의 하시는 일을 반대하는 것이란 뜻으로 말한 겁니다. Өөрөөр хэлэх юм бол ингэж хэлснээр юу гэж хэлэхээр Йовыг те чи ямар те одоо солиотой зоригтой юм бэ? Чи ямар ингээ те айдгүй ямар тийм одоо болох юм бэ гэж хэлж байгаа гэсэн үг. 만약에 욥이 진짜 죄가 있어서 그런 고난을 당했다면은 그 말이 맞는 말입니다. 하지만 욥은
죄가 있어서 고난받는 게 아니라 오히려 하나님의 뜻대로 고난받고 있기 때문에 이 말은 욥에게는 해당되지 않습니다. Тэгээ яг үнэндээ болно шүү дээ. Энэ Элифасыг хэлж байгаа бол үнэн тийм ээ. Хэрвээ Йовын хувьд үнэхээр гин буруутай байжгаад тэр ингээд өөрөө тэ харцаа буруулаад тэ хамраас өхөөд ингэж байгаа бол үнэхээр айх хэвээр. Элифазын мэдэхгүй шалтгаан Йовд байсан болохоор Йов яаж юм гэхээр өөрийнхөө тэр шалтгааны улмаас гаргаж байгаа үйлдэлүүдийг харахтаа Элифаз ингээд шөмжилж байгаа тийм. 누구든지 하나님이 하시는 일을 반대하면은 하나님 앞에 심판을 받습니다. Тэгээ ер нь бол угаасаа тийм байгаа. Эзэн бурхны үйлс гэж байгаа. Эзэн бурхны үйлсийг тэг хүндэлсэж зогсоод тэр үйлсэд саад болж байгаа хэнийг ч байсан тэг заавал эзэн шийтгэх гэдэг. 그러니까 하나님이 하시는 일을 반대하거나 또 하나님이 하시는 일을 회방하지 말고 하나님의 일을 잘 협조하고 받들라는 것입니다. Тэгэхээр бид нэр яг гэхээр бурхны тэг үйлсийн өмнө тэг саад болж эсвэл түгжээ болж тэг одоо тэгэх биш харин эзний үйлсэд оролцож тэг ханцуу шамлан гар бие оролцож ингэж үйлдэж өгөх хэрэгтэй. 이제 하나님의 일에 조금이라도 협력하고 받든 사람은 하나님께서 복을 주셨습니다. Тэгээ харах юм бол одоо Библийн түүхүүд дээр олон байгаа тий. Эзний үйлсэд өчөөхөн байсан ч гэсэндээ гар бие оролцож байгаа хүмүүсүүдийг эзэн яадаг вэ? Заавал ингээ өрөөж өгдөг тий. 예를 들면 예수님께서 십자가를 지고 가실 때 자꾸 쓰러지시니까 그 로마 군병들이 그 지나가던 구레네 시몬이라는 사람을 붙들어서 예수님의 십자가를 대신 지고 가게 했습니다. За хэдүүлээ нэг ийм юуг түүхэнд юу болсон гэхээр эзэн загалмайгаа өрөөд Голготаар явж байгаа. Тэгээ явах замдаа маш их ташуурдулсан байсан учраас тэр хүнд загалмайг өөрч чадахгүй байн сөхөрч унж ирсэн. Тэр үед тэр Ромын цэргүүд түүнийг тэгээ өөрөөс Иесусийн өмнөөс загалмайг нь үүрэхгүй учраас өөр хэн нэгэн хүнийг тэг туслуулахар гэдэг сонгохдоо Кореаны Симон гэдэг хүнийг сонгосон байдаг тийм. Тэгээд тэр хүнийг яаж гэлээрээ аль чи наашир гэж яагаад түүний загалмайг өөрлөцөлдөг Иесус туслуулдаг гэсэн. 그래서 하나님께서는 그 구레네 시몬의 집에 복을 주시고 또 그 자녀들도 다 복을 받았습니다. Тэгээ эзэн бурхан харин дараад нь яасан гэхээр энэ Симонд ингээ Симоныг өрөөсөд байдаг. Симон болон түүний хүүхдүүдийг. 네, 오늘은 여기까지 하겠습니다. За өнөөдөр хэлээ энэ үргээд ингээ дуусгая. 네, 잠깐 제가 기도하고 마치겠습니다. Тэгээд пастор залбираа дуусгая гэсэн. 하나님 아버지, 날마다 우리에게 말씀으로 교훈해 주심을 감사합니다. Эзэн минь та өдрөөр биднийг таны үгсээр сургамжилж байгаагийн төлөө талархъя. 우리가 욥기서를 통해서 욥의 그 귀한 신앙을 배우게 됨을 감사합니다. Эзэн минь бид Йовоор дамжуулаад түүний нандан тэр үгсийг нь сурахад тусалж өгөөч. 고난당하는 것도 우리에게 유익이라는 것을 가르쳐 주셔서 감사합니다. Зовлон гэдэг зүйл нь эцэстээ биднэрт баг үр ашиг өгдөг гэдгийг бас зааж байгаагийн төлөө талархъя. 네, 그 고난을 통해서 예수님을 알게 하고 또 하나님을 알게 하시고 더욱더 겸손하게 하시니 감사합니다. Эзэн минь бас таны асуудал болон зовлон донд бид нэр эзэн бурхныг илүү анхаарч Есүсийг мэдэж тэр донд мөн өсөхөд тусалдаг талархъя. 우리도 하나님 말씀대로 잘 순종함으로 복 받는 길을 걸어가게 해 주시옵소서. Минь таны үгийн дагуу дуулууртаа дагснараа танаас өгөгддөг тэр эрүүлийн замаар бид алхахад туслаач. 예수님의 이름으로 기도하옵나이다. 아멘. Есүсийн нэрээр талархан залбирая. 아멘. 아멘. 네, 수고하셨습니다. 네, 수고하셨습니다.